Одмондөр тавтаа морил кино төвх нэвтрүүлгээ өргөхээр хөтлөгчийн хот Цэнгэл баяр бэлэн боллоо. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За кино бүтээхэд маш олон хүний хүч хөдөлмөр ордог. Кино урлаг хөгжихийн хэрээр янз бүрийн шинэ ажил, шинэ үүрэг оролцоо нэмэгдэж ирсэн. Харин жүжигчин, найруулагч, зураглаач гэх хамгийн чухал хэдхэн ажил хамгийн түрүүнд байсан одоо ч байгаа эдгээргүйгээр кино бүтгэх ямарч боломжгүй тийм ээ. Энэ дундаас найруулагчийн ажил бол хамгийн чухал гэж хэлж болно. Анхны киноноос хойш хэдэн 10,000 найруулагч төрөн гарч тэр дундаас өөрийн авьяас, хөдөлмөр, чадвар, ирээдүйг харах тэр чадвараараа ялгаран гарч хамгийн шилдэг найруулагч гэсэн нэр гавьяаг зөөх хэрэгтэй хэдхэн хүн бий. Тэдний дундаас яалтчгүй олон хүний талархлыг хүлээсэн, киног нь хүссэн хүлээдэг, нэгдсэн даруйд нь очиж үздэг, одоо цагийг тодорхойлж байгаа нэг найруулагч бол Британи гаралтай Кристофер Нолан юм. Энэ хүн бүх төрлийн кино хийсэн байна. Төвхөн, домгийн, нууцлаг, шинжлэх ухааны, супер баатар ингээд ер нь чухал төрлүүд байдаг шүү дээ. Эдгээр бүгднгээр нь хийсэн. Хамгийн гайхамшигтай нь хийсэн кино болгоно хамгийн шилдэг нь болдог гэж хэлж болно. Зарим найруулагчид нэг төрлийг дагна киногоо хийдэг бол Кристофер бүгднгээр нь хийдэг байна. Бүгднгээр нь шилдэг байна. Одоо энэ аим шин кинол дутуу байна. Гэхдээ энэ хүн аим шин кино хийчих юм бол би лав тэрийг очиж үзэхгүй. Сүнс зайлвал зүгээр амар юм хийнэгдэн бол тодорхой. За Кристофер Нолан маань 1970 онд Английн нийслэл Лондон хотноо мэдлсэн юм байна. Аав нь зар сурталчилгааны агентлагт найруулагч хийдэг байсан бол ээж нь харин багш байсан гэнэ. Америк бүсгүй гинэ ээж нь. Энэ гэр бүл 3 хүүтэй болсны дундх нь манай Кристофер юм байна. Ойл энэс цааш Крис гэж явчихсан. Том ахыг нь Матthew гэдэг бол дүүг нь Джонатан гэдэг. Энэ Джонатан Нолан гэдэг залуу бол Кристоферийн мөнхийн хамтрагч нь. Яг зохиол, найруулгыг үйдэг. Тэрэн дээр нь бүгдэн дээр нь тусуулдаг. Яг хажууд нь байж идэг. Яг гарын хүн байхгүй. Ах トゥ хоёр хоёулаа юм маш авьяаслаг ийм залуучууд байна. За 3 хүүгийн нэрийг харах юм бол дандаа тийм гигинтнүүд ч юм уу шашны холбогдолтой нэрүүд байгаа. Тэгэхээр эдний гэр бүл маш их шашин шүтлэгтэй ийм айл байсан гинэ. Ээж нь анх Стюартс буюу донгоцны үйлчлэгч байсан гэдэг. Тэгээ аав нэг удаа нисэж байгаа ээж нь олж хараад тэгээд энэ хоёр танилцаад янзруулсан юм шиг байна. За Крисийн хүүхэд насны мэдээлэл ер нь хомс байдаг юм. Англид амьдарч байгаад дараа нь ээжийнхээ нутдаг болох Америкийн нэгдсэн улсын Чикагод очсон нь түүний амьдралыг харин тэр чигт нь өөрчилж гэж. 7 настай байхдаа анх Star Wars-ыг үзээд ийм гоё юм гэж байдаг юм уу гэж бодсон гэд. Энэ кино түүнийг цоо шин ертөнцид аваачаад кино бол хүнийг мөрөөдлийн, төсөөллийн тэр ертөнцид нь аваачиж болдог юм байна гэдгийг Крис гэдэг бяцхан хүүд ойлгуулсан баг. Үүнээс хойш Star Wars-ыг хэдэн зуун удаа үзсэн. Ерөөсө тоогоо алдсан гэнэ. Гэхдээ зүгээр үзсэнгүү. Зохиол нь ямар байна? Хийцэн ямар байна? Энэ онгоцнуудыг яаж нисгээд байгаа билээ гэх мэтчлэн шууд мэрэгжлийн түвшинд харж эхэлсэн баг. Бүгдийг яг ажиглаж эхэлж байгаа. Энэ Star Wars-аас гадна 2001 Space Odyssey гэдэг хоёлаа кино өмнө ярьсан шүү дээ. Tom Hanks тэр. Тэрийг бас үзэж биш ярьсан баг. Тэгээ Alien, Blade Runner гэх мэт кинонуудад их дуртай байсан. Эдгээр кинонууд бүгд л шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд байгаа. Ингээд энэ хүүхэд маань 7 настайгаас л кино хэрхэн бүтдэг талаар судалж эхэлсэн байдаг. Аавынхаа Super 8 гэдэг камерыг гойж аваад өөрөө кино хийж эхэлсэн баг. 7 настай байхдаа. Өөрийн тоглоомнуудыг хөдөлгөөнд оруулаад гурил, өндөгний хайрцаг, ариун цэврийн цаас зэргийг ашиглаад богино хэмжээний кинонуудыг өөрийн хэмжээндээ л хийж эхэлсэн баг. Түүний анхны киног нь One Space Wars гэдэг. Star Wars-тай адилхан байгаа ч тийм. Түүндээ бас хүндэтгэл үзүүлэх юм дээр мэдээд шүү дээ. За энэ үед нь NASA-д ажилладаг байсан түүний нагад зах нь түүнд сансрын хөлөг хэрхэн хөөрч байгаа бичлэгүүдийг явуулснаар түүний ертөнцийг үзэх үзэл бүр л илүү хөгжсөн гэж хэлж байна. Тэгэд боддоор харах юм бол хичнээн гоё вэ гэдгийг эндээс олж харсан болов. Яг эндээс авсан сургамж нь хоёул ирээдүйд зөндөө ярих юм. Дурдах юм. 3 дугаар ангид байхдаа найзуудтайгаа нийлээд Тарантella гэдэг нэртэй богино хэмжээний кино хийсэн нь нэг найзуудтай хийсэн гэсэн шүү дээ. Тэр найзууд нь Белгийн ах トゥ ус гэдэг юм хүүхдүүд байсан юм байна. Тэдэнтэй хийсэн анхны кино нэг чинь 3 дугаар ангид байхдаа. Тэгэд ер нь энэ залуустай маш удаан нөхөрлөд том болтлоо хамтран ажиллаж байсан гэдэг. Тэгэхээр энэ ах トゥ ус Кристоферийн хөгжилд одоо маш том төлөв зулсан, нөлөө үзүүлсэн ийм хүмүүс байх нь.
За Крис маань ахлах сургуулаа төгсөөд шууд л кино урлагийн сургуульд орсонгүй. Тийм үү. Харин аав нь чи кино хийх талаар бүгдийг нь мэдж байгаа. Тийм учраас өөр төрлийн мэрэгжил сонгоод өөрийгөө хөгжүүлсэн дээрээ гэж зүгсэн юм байна. Ингээд Крис маань UCL сургуульд Английн утга зохиолын ангид орсон байна. Ер нь одоо бодоод тахаар очиж хамгийн чухал ангид орсон болов уу гэж бодож байна. Тийм байна. Ер нь. Тэгсэн энэ сургуулийг сонгосон бас их учиртай гинэ. Энэ сургууль киноны ангийнхандаа маш их анхаардаг. Тэдний камер, хувцас хэрэглэл, эвлүүлгийн хэрэгсэл гэх мэт юм одоо тийм их усүрээр маш их хангалттайгаар хангаж өгдөг ийм онцлогтой сургууль байсан гинэ. Хэдий киноны анги биш боловч мэдээж кинотой холбоотой хэвээрээ шүү дээ, тийм ээ. Тэгэл кинод яг өөртөө найдлах сонирхолтой, кино бүтээдэг, кинон сонирхолтой тэр залуустайгаа л нийлээл ингээл явж идэг. Гэхдээ хичээл нь утга зохиолоо хийгээл яваад байгаа юм. Тэгсэн тэнд улс төрийн ангийн Эмма Томас гэдэг нэг бүсгүй байна. Анхны харцаарлалд оролцсон. Йоо ямар гоё юм. Бүр ийм юм уу? Тийм. Тэгсэн анхны харцаард оролцсон бүсгүйн ядчихад өөрөө бас кинонд маш их сонирхолтой байж таардаг. Ингээд сонирхол ижил залуус ярих юм мундахгүй байлгүй яах вэ? Ингээд биеүнтэйгээ тотонсоод үерхэж эхэлсэн байна. Энэ ер нь кино урлаг энэ хоёр залууг холбож байгаа юм шүү. Хэдий өөрийнх нь дуртай киноны анги биш боловч Крис сургуулаа хаялгүй амжилттай төгсөж чадсан байна. Харин төгсөөд Крис Эмма хоёр Лондоны кино урлагийн коллежид бас дахин суралцаад тэгээ бас кинонд давхар ажиллаж эхэлж байгаа. Гэхдээ шууд найруулагчаар ажиллаж эхэлсэнгүү. Боломжийн үгэнд байсан юм байна. Гэхдээ татгалцаад исэн гэнэ. Учир нь өөрийгөө бэлэн болсны дараа л кино хийнэ гэдэг бодолтой байж. Ингээд зураглаач, эвлүүлэгч, зохиолч биш. Зохиол уншдаг нэг хүн байдаг штэ. Юун дээр бэлтгэл дээр тийм ажил энэ төр гэд бүгдийг хийсэн. Бүгднгээс нь туршлага судлаад байгаа юм шүү дээ. Энэ үеэс л найз бүсгүйтэйгээ хамтран кинонд ажиллаж эхэлж байгаа. 1996 онд тэдний анхны бүрэн хэмжээний кино хийхээр энэ хоёр төлөвлөдөг юм байна. Larry Mahoney гэдэг нэртэй киног эхлүүлээд ер нь шүү дээ бүх зураг аваад дууссан гэдэг. Зохиолоо бичээд найруулад зураг аваад дууссан ч гэсэн яг эвлүүлэг хийгээд гарах болсон чинь энэ хоёр гинт татгалцчихдаг. Магадгүй зохиолын санаа нь хүн ойлгоход их хүнд дээрээс нь ивент итгэж болтоогүй ийм шалтгаанууд байсан болов уу гэдэг. Мэдээж хүн ойлгохгүй кино хин ивент итгэх үлээд тийм. Гэхдээ киног зохицуулсан үндсэн шалтгааныг туршлагагүйгээсээ болоод эхний кино нь муу болчих вэ гэд сэрэмжилсэн гэдэг юм. Энэ ч үгний ортой. Тэрээр энэ бүтлгүүтлийн дараа шууд л богино хэмжээний кино хийж эхэлсэн байдаг. Би яриа болоогүй байгаа юм байна. Өшөө суралцах хэрэгтэй байна гэд богино хэмжээний киноноор орж байгаа байхгүй. 1996 онд Larsen гэдэг кинонд зохиолч, найруулагч, эвлүүлэгчээр ажилласан. Богино хэмжээний кино шүү. Тэгээ өөрөө ч гэсэн санхугаа зохицуулаад гэхдээ цомхон багтаа ажиллаад тоног төхөөрөмжөө ч гэсэн энэ тэндээс гуйж авсан гэнэ. Камерын л ихэд Лондоны кино урлагийн коллеж ивент тэтгэлгээр өгсөн байна. Юу н баг ганц камертай. Тэгэхэд энэ киног 7 хоногийн дотор л хийж дуусгасан гэдэг. Богино хэмжээний кино шүү дээ, тийм. Ер нь Крис маань маш минимал хүн. Бүгдийг хямд төсрөөр хийх гэдэг. Энэ харамчтай биш юм байлээ шүү. Ингэж ажиллах нь өөрт нь их таалагддаг учраас яг арга барил нь болцсон юм бэл. Тин тулд маш сайн төлөвлөгөөтэй ажилдаг бах тийм. Яг тийм. Илүү зардал гаргахгүй, илүү үйлдэл хийхгүй. Энэ чинь хальсны камер учраас хальс бол зардал гэсэн үг шүү дээ, тийм. Яг л бүгдийг маш сайн бэлтгэж байгаа. Тэгээд нэг хоёр удаа л зураг авчих. За энэ богино хэмжээний киног нь Кембрижийн кинонуудмаар үзүүлээд дахид хизээч олон нийтэд гаргаагүй гэдэг. Яагаад энэ өстө бүүмэд? Уг нь нөгөө нэг кино урлагийн коллеж шүү дээ. Тэднийхэн энэ киног нь үзчихэд оюутны хийсэн хамгийн шилдэг богино хэмжээний кино байлаа гэж магтажсэн байлаа. Гэхдээ жилийн дараа тэрээр өөрийн 3 дахь хэмжээний богино хэмжээний кино гаргадаг. Мэдээж ихнэр Эмма энэ кинонд продюсерийн үүрэгтэй бас давхар оролцож байна. Энэ кинонуудаар 7 хоногийн дотор л хийгээд байгаа шүү. Төлөвлөгөө маш сайн байна л гэсэн. Энэ зураг авалт эвлүүлгийг л яриад байгаа шүү гэлээ тэ. За бүх зүйл нь тодорхой цомхон төсөвтэй. За Дүүрэл баг гэдэг нэртэй энэ кинон шүүмжлэгчдээс ч гэсэн давгүй үнэлгээ авч чадсан гинэ. За харин Дүүрэл багаас 1 жилийн дараа тэрээр өөрийн анхны бүрэн хэмжээний киногоо хийхээр шийддэг. Following гэдэг нэртэй байхгүй. Энэ кинонд Крис маань жүжиглэхээс бусад бүгдийг хийсэн. Харин эхнэр Эмма хальт гараад өнгөрдөг юм байл.
царин гарахгүй зүгээр толгойн дээд хэсгээс нь л харуулдаг юм биш үү. Гэтэ продюсераа бас хийж байгаа юу? Тэгэлгүй яах вэ? За Крис Манн зохиолч, найруулагч, зураглаач, эвлүүлэгч бүгдийг хийсэн. Киноны санаа нь нэгэн зохиолч анхны зохиолын санаагаа олох гээд хүмүүсийг дагаал гудамжаар яваад идэг. Ингэж явсаар сүултээ гэмт хэргийн ертөнц рүү орж байгаа энэ зохиолын санаатай. Крисийн гэрт нэг өдөр хулгайч орсон гинэ. Тэгэд энэ үйл явдлаас болоод Крис өөрийн энэ санаагаа олсон юм билээ. Яг миний юмнуудыг хулгайлж явахдаа тэр хулгайч юу бодож ирсэн бол? Ер нь ингээд яг ямар үйл явц явдаг юм бол гих мэтчлэн ерөөсөө яг кино бүтээгч ямар байх вэ? Яг тэр санаа тэгжил ажиллаад байгаа байхгүй. Бид бол тийхгүй шүү дээ. Навш чинь юу аваа явчихвал гэж бодсон шүү дээ, тэ. За ингэж санаагаа гаргачаад яаж баг зардлаар киногоо хийх вэ гэд хамгийн чухал ажилдаа манай хүн анхаарлаа хандуулж эхэлнэ. 16 мм-ийн хэлсэн дээр хийх хүчтэй учраас зураг авалт ерөөсөө алдаатай байж болохгүй. Маш сайн бэлдэж байгаад 1-2 удаа л зураг авах хэрэгтэй. Мөн өөрийнхөө болон найзуудынхаа гэрт зураг аваад жүжигчид өөрсдийн хувцас өмсөд тэг хэрэглүүдэх ч гэсэн нэг жүжигчид өөрсдөө авчирч ирсэн гэдэг. Гэрэлтүүлэг байхгүй. Байгалийн гэрлэр болгосон. За. Хар цагаан кино учраас энэ бас их гайгүй лээс юм шиг байна. Хар цагаан кинод ч бас дажгүй шүү дээ, илүү дутуу деталууд нарийн харагдахгүй тий. Ер нь түүний ихний кинонууд бүгд хар цагаан байсан шүү. За. Энэ кино ч гэсэн хар цагаан. Тий. Энэ шүү дээ. Нэгдүгээр зардал хэмнэх байх. Тэгээ хоёрдугаарт нэг тийм гоё өнгө төрх оруулах гэсэн ийм санаа байх болов. Гэхдээ энэ эхний кино Follow нь 1 цаг 10 минутах гэхэд киноны зураг авалт бүтэн жилийн турш үргэлжилсэн гинэ. Жүжигчид нь өөр ажилтаа учраас зөвхөн хагасан бүдэнсэнд л зураг авах боломжтой байсан юм. Тийм учраас зөвхөн хэдхэн одоо 100 хоног л зураг авсан гэсэн үг. Тийм байна. $6,000 хийсэн. Бүгдийг Emma Chris хоёр өөрсдийн цалингаас гаргасан. Гэхдээ энэ кино маш хэмжилтийг дагуулад 6,000-аар хийсэн кино нь $126,000 ашиг болдог. За мөн хэд хэдэн шагнал өртөж чадсан. Гэхдээ мөнгөний шагнал гэхээс илүү Кристофер Нолан өөрийгөө үнэлж чадсан байна. Би ер нь кино хийж чадж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь энэ киног үзсэн продюсерууд ийм залуу найруулагч зам бас их хараатай юм байна. Гарч ирж байгаа гэдгийг олж харсан байна. 1996 онд Крис анхны киногоо хийхээсээ ч өмнө нэг удаа дүү Джонатантайгаа Лос Анжелес руу машинаар аялж исэн гинэ. Тэгсэн дүүн яг энэ аяллаа үеэр өөрийн нэг санаагаа хэлдэг байхгүй. Миний дотор ийм санаа яваалаа. Энэгээр нэг кино хийх юмсан гэд. Тэгсэн чинь энэ санаа нь Кристоферт маш их таалагдаад ерөөсөө энэгээр чи кино хий. Хоёлаа зохиол дээрээ дахиж ажиллая. Чи ямар ч гэсэн надаа эхний тэр драфтаа гаргаад өгчээрэй. Гэд энэ хоёр салсан юм билээ. Хоёлаа ивент итгэж дараа энэ талаар ярив. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дүүрэн фуд дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр дүүрэн фудын бүтээгдэхүүнүүд бас үзэгчид маань бүгд мэдж байгаа хаа. Дорны амтад баян шиг их орондоо үйлдвэрлэв оройтагаар бидэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. Тэгэхээр дүүрэн фудын оруулж ирдэг гэдгийн үйлдвэрлэдэг Ханза брэнд байгаа. Тэгэхээр би яг нөгөө оргил худалдааны төвөөс яг энэ дүүрэн фудын баян шиг авч хэрглэж ийсэн хүний хувьд айгүй хурдан дээрээс нэг юм гоё дорны амттай одоо зүгээр бидний өөрсдөө гэртээ хийдэг баян шиг бодвол нөгөө маш гоё Аз амттай учраас юм хөнгөн тэгээ хурдан болдог ёстой. Үнэхээр айгүй гоё хөнгөн хэрний амттай хоололж чаддаг энэ баян шиг үйлдвэрлэдэг. За эднийх бол 2016 оноос хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа. Одоо хагас боловсруулсан, хөлдөөсөн болон бэлтгэсэн хоолны үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм компани байгаа. Тэгээд эднийх яг одоо энэ оруулж гинэ үйлдвэрлэж байгаа баншин дээрээ Аз, Гёза гэсэн юм хоёр төрөл зарагдаж байгаа. Миний идэж үзсэн нь бол нэг яг одоо нэг тийм дорны амттай, юм гоё Аз амттай байсан. Тэгэхээр нөгөөх нь ямар төрлийн сайн мэдгүй халуун нот юм болов гэж би тааж байна. Эднийх бас дээрээс нь аягүй гоё урамшуул зарлцсан байгаа. 26 оны 8 сарын 15-ны хүртэл та 2 дээр нэмэх нь нэг урамшуул авна 2 банш авахд та нэгийг бэлгэнд авна. Дээрээс нь 9 сарын 15-ны хүртэл суглаат хөтөлбөр зарласан байна. Энд оролцохдоо та худалдаж авсан 2 банш тутамдаа нэг суглаатай. За тэгээд Ханза цэгийн сайтаар дамжуулаад худалдаа авалтын баримтаа уншуулна. Суглаат хөтөлбөрийн супер шагнал галтгооны тавилга хийлгэх эрх. Дээрээс нь одоо MacBook Pro бас бэлгэлж байгаа. Ийм гоё бэлгтэй болох нь. За худалдаалагдж байгаа газрууд бол Номин, Carrefour, оргил худалдааны төв, Mart-ын бүх салбаруудаар худалдаалагдж байгаа. За тэр яг энгийн бан шиг одоо хэмжээнд жаахан том тэгээд маш гоё амттай тэр ч одоо
орцын үед яг юм мах биш дүүфүү одоо тэгээд энэ гоё нарийн ногоонод бүгд орсон. Үнэхээр гоё амттай банш байдаг. За лавлаж асуухыг хүсвэл 77 тэг 255 утасны дугаараар нь лавлаад үзээрэй. Ер нь хөрөгчөнд нэг бэлэн ингээд банш энэ төр байж хат их зүгээр байдаг тийм. Яарсан хурдан болцтой байсан. Үнэхээр гоё. Тэгээд дорны амттай гэдэг ер нь ингээд урдуур энэ төр явж яхад чинь яг тэр банш буузын идэх гэдэг нэг бид нар явах хайдаг штэ тийм штэ. Тэгвэл одоо шууд хөрөгчнөөс гаргаж ирэл чигнэд идчих юм шиг тийм. Маш гоё. Тэр гурил нь харин юунда байна ингээл шарахад үнэхээр гоё байна шин. Тийм. Баярлалаа дөрөн фүдтэй шилсэ залгий. За баярлалаа. За нөгөө нэг дүүгийнхаа зохиолоор кино хийх гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн дүүн зохиолоо явуулдаг хэдэн сар болж арай гэж нэг зохиолоо явуулсан гэнэ. Анхны хувилбараа явуулж байгаа. Ингээд Крис маань өөрөө энэ хувилбар дээр засах зүйлийн засаад ах トゥ хоёр энэ зохиол дээр хамтарч ажилласан юм байна. Харин дараа жил нь Крисийн найз зөвхөн Эма тэр зохиолыг нь продюсер Aaron Ryder гэдэг хүндэд танилцуулсан чинь нөгөө хүнд энэ зохиол маш их таалагдсан. Ингээд шууд кино хийх хэрэгээ өгсөн байна. Хэний ч мэдхгүй зохиолч найруулагч энэ залууд энэ Aaron Ryder гэдэг хүн $5 сая хэрэг өгсөн. Төсөв баталж өгсөн. Memento гэдэг энэ кино 40 саяын орлого болтгий. Кристоферыг тодорхойлдог кино бол энэ байхгүй. Энэ киноноос л эхлээд манай хүн цаг хугацаагаар тоглож эхэлсэн байдаг. Түүний кинонууд юу н үргэлжилсэн цаг хугацаатай биш. Үйл явдлын гин тэндээс эсвэл цаг хугацаа гажуулуулдаг ч юм уу, ер нь цаг хугацаагаар нааддаг хүн бол Кристофер. Магадгүй нөгөө нэг олонд үзүүлээгүй нэхний кино шүү дээ. Тэр нь ч бас ойлгоход хэцүү байсан учраас олонд үзүүлээгүй хайсан болов уу гэж бас одоо энэ моментог үзсний дараа хүмүүс таамаглаж эхэлдэг. Ой санаж алдчихдаг тий. Энэ хүн үнэхээр гоё сонирхолтой. Нэг тийм зовлонтой тэгсэр нэг гоё. За Memento киног Венецийн кино наадамд анх үзүүлэхэд хүмүүст маш их таалагдаад бас л хэдэн минутын турш босоод алгаад ашигсан гэдэг. Дараа нь Америкт, Канадын наадмуудад үзүүлээд бүгд л маш сайн кино гэж магтаж байж. Америкийн нэгдсэн улсад ялангуяа маш их шууган тарьдаг. Хэд хэдэн том найруулагч продюсерүүд ч Крисийг одоо ажиглаж эхэлж байгаа. Түүнийг шагшин магтаж байгаа. Маш их амжилтыг нь Оскарын 2 төрөлд нэр дэвшсэн нь бас чимдэг юм. Шилдэг эвлүүлэг, мөн шилдэг кино зохиол. Ийхүү Кристофер Нолан маань баг эхний 2 дахь киногоор ч байна уу те. Ингээд Оскарт нэр дэвшиж чадчихж байгаа. Дүүтэйгээ хамт шүү. Оо, зохиолч. Тийм. Энэ кино маань Оскараас гадна маш олон шагналд нэр дэвшиж чадсан. Ингээд олон ч найруулагч түүнийг магтаж байсны дотор Оскарын шагналт Стивен Содерберг гэдэг хүн байдаг. Энэ хүн Крисинг Давиасыг олж хараад шууд Warner Bros-тай очиж танилцуулдаг байхгүй. Тэгээд дараагийн төсөлтөө энэ залууг найруулагчаар нь заавал ажиллуулаарай гэд захиж үлдээдэг. Ер нь Крис энэ хүнд бүр талархаад баршгүй юм бэл. Яг өөрөө гараад ирэх байсан баг л та. Гэхдээ л эн чинь анх шатын нээж өгч байгаа юм тийм. Шатны ч гэж байх түлхэж өгсөн. Бас түлхээч хүн байна. Ер нь Крисийг олж нээсэн хүн шүү дээ тийм. За энэ үед нь харин Warner Bros-ийн Insomnia гэдэг нэртэй кино хийх гээд найруулагчийн гэрэлд гарсан байсан юм байна. Уг нь туршлагатай тийм алдартай найруулагч сонгоно гэж бодож исэн боловч Крисийн нөө Memento энтрийг үзээд за энэ хүн болох юм байна гэд Крисийг сонгодог. Тэгсэн энэ киноны гол дүрүүд хин байгаа гэж. Al Pacino, Robin Williams, Hilary Swank бүгдээрээ Оскарын шагналтай дэлхийн одод байхгүй. Залуухан найруулагчийн хувьд сүрдмээр энэ чинь завгүй болчлоо гэдээ айгаад явмаар тийм хүмүүс байхгүй. Тэгээд бүгд том одод учир янз бүрийн ааш аягч юм гаргаад энэ залуу найруулагчийн хувьд эдрийг учрыг нуулаад кино найруулна гэдэг бол маш том чаленж. Чаленж гэж юу гэмээр сорил болсон байхгүй. Тийм нөгөө найруулагч хүн тэр жүжигчнэр өөрийнхөө харсан юмыг хийлгүүлэхэд аягүй хэцүү нөхцөл болчихж байгаа юм тий. Яг тийм шүү дээ. Тэд тэр хүснээрээ тоглох гээд ээж болно. Тийм. Яг би наадах ярих гэдэг. Энэ гурав тэгээгүй. Энэ гурав яг мэрэгжлийн байгаа байхгүй. Тэгээд залуу найруулагч байна. Бас тус болчих гэж бодно. Гэтэл маш авьяастай найруулагч байгаа учраас найруулагч үгэндээ орж байна. Тэг би өөрийнхөө зүтгээ тоглоод байх юм бол энэ кино маань амжилтгүй болчихвол яах вэ гэж бас бодож байгаа байхгүй. Ямар ч асуудал гараагүй гэдэг. Зураг авалт үнэхээр гоё үргэлжилсэн. Al Pacino ч өөрөө 1-2 хон одоо юу зураг авах дуртай. Олон давтах дургу. Robin Williams болохоор олон авахлах дуртай. Алдаа хийдэг ийм онцлогтой байна. Гэтэл энэ хэд ч хоорондоо зохицоод ингээд яг Крис таруулаад төгөлчихөж байгаа байхгүй. Оо ямар гоё юм бэ.
кинон дээр нэг л асуудал байсан. Зохиол манай хүнд ерөөсөө таалагдаагүй гэнэ. Ингээд өөрөө бүх зохиолыг шинжилж бичсэн байдаг. Энэ үүргээсээ тэрээр цалин авсангүй. Зохиолч Кристофер Нолан гэж нэрлэгдсэнгүй. Гэхдээ л нэг өөрийнх нь томоохон студитэй хийж байгаа анхны кино учраас Крист бүх зүрх сэтгэлээ зориулж ажилласан нь эндээс харагдаж байгаа юм. Кино 46 саяар хийгдээд 110 гаруйг болсон гэхээр амжилттай ажилласан гэсэн үг. Ингэж Кристофер Нолан гэдэг найруулагч маань Холливуудад өөрийгөө таниулж хэдхэн жилийн дотор томоохон кино төслүүдэд урагдан ажиллаж байгаа нь энэ юм байл. Өмнө нь өөрийгөө бэлэн болсон цагт л бүрэн хэмжээний кино хийнэ гэд хойшлуулад байсан шүү дээ, тийм. За өөрийгөө хөгжүүлж байсан энэ ч ингээд үр дүнг өгч байгаа. Одоогор энэ хүн маань 3 кино найруулсан байна. Эхнийх нь 6000, хоёр дахь нь 5, одоо 46. Яаж өсөж байна тийм ээ. 3 дахь кинон л хамгийн том студиудын нэг Warner Bros-тай хамтарч хийж байгаа шүү дээ. Тэгээд шүүмжлэгчдээс. Ер нь шүүмжлэхээс илүү магтаалыг илүү авчихсан. Warner Bros-ийн удирдлагуудад ч манай хүн маш их таалагдчихсан. Энэ давуу талаа ашиглаад Крис Warner Bros өөрийн нэгэн санаагаа танилцуулдаг. Энэ бол өөрийнх нь хамгийн дуртай супер баатар болох Batman-ы тухай киноыг санаа бийж. Өмнө нь олон кино гарсан ч гэсэн Bruce Wayne гэдэг хүн хэрхэн Batman болж байгаа талаар төдийлөн их өгүүлэг байж. Харин Крис яг энэ талаар кино хийхээр зорьсон байна. За мөн амьдралд маш их ойртуулад аль болох фантазиг үзүүлэх нь манай хүний гол зорилго байж. Фантазиг гэдэг нь зохиолын хувьд ч, киноны хувьд, хийцийн хувьд ч ярьж байгаа юм шүү. Крисийн хувьд кинонд тусгай эффектийг аль болох бага ашигладаг зорддог шүү дээ. Ашиглахыг зорддог. Бодит машин, бодит нэг тиймэрхүүнүүд оруулах гэдэг тийм. Энэ ч хуучны арга барилтай гэж хэлж болно. Багада ахыхаа явуулсан бичлэгийг үзсэн шүү дээ, тийм. Тэгэд киноноос илүү бодит бичлэг маш их сэтгэлийн хөдөлгсөн баг. Ингээд яг бодитоор бүгдийг хийе гэдэг тэр үзэл санаал 7 настад нь суудсан байх нь. Би 7 настадаа юу хийснээ одоо ч санахгүй байна. За ингээд энэ аргаач гэсэн Batman дээр ашиглана. Бүгдийг бодитоор хийн тусгай эффект аль болох ашиглахгүй гэдэг саналыг Warner тавьдаг. Warner Bros энэ санаа таалагдаад кино хийх хэргийг нөгдөг юм байна. За яг энэ үедээ манай хүн чинь их нэртэйгээ хамт үүсгэн байгуулсан Syncope гэдэг студид байгуулсан байна. Энэ Syncope-тайгаа ч гэсэн энэ кинон дээр оролцсноо гэд Warner Bros ч гэсэн энийг зөвшөөрдөг. За ингээд нэгэнт хийж байгаа юм чинь бүгдийг тултал хийхийг ч үүрэг болгодог гинэ. Киноны зохиолчоор өөрөөс нь гадна David S. Goyer гэдэг хүн ажиллаад гол дүрүүдэд нь бүгд л A-list-ийн жүжигчд байдаг. Christian Bale, Gary Oldman, Liam Neeson, Michael Caine, Cillian Murphy гэдэг амар амьтад байгаа. Бүгдээрээ одод Morgan Freeman хүртэл байна. Крис ер нь өөрт нь таалагдсан жүжигчтэйгээ аль болох их хамтрахыг боддог мэт. Christian Bale, Cillian Murphy-тэй хамт дараа нь бас кинонд ажилтдаг кинон дэр. Michael Caine гэдэг өвөө байдаг шүү дээ. Энд чинь баг бүх кинонд хамтарч ажилтдаг шүү дээ. Ер нь айгүй олон уран бүтээл дээр хамтардаг бас хэд хэдэн хүмүүс байдаг тий. Энэ Cillian Murphy-тэй чинь баг 6 дээрч билүү хамтардаг санагдаад байна. 7 ч билүү. За мөн энэ кинонд бас нэг хамтрал Холливуудын супер хамтрал нэгдсэн нь хөгжмийн зохиолч Ханс Зиммер байхгүй. Тийм байна тий. Ингээд анх удаага энэ хоёр хамтарч байгаа юм. Энэ хүмүүс хамтарч ажиллахаараа л урлагийн бүтээл бүтээдэг. Энэ киноноос хойш тэд 6 кинонд дахин хамтарч ажилласан юм. Дараагийн дугаараар Ханс Зиммер ярих юм. Тийм учраас түүнийг ингээд орхив. За Warner Bros-ийн манай хүнд 150 сая долларын төсөв баталж өгч байгаа. Саяхан 6000-аар кино хийжсэн. 150 сая доллартай болоод авлаа. Энэ мөнгөөр тэрээр супер баатрын ертөнцийг аль болох амьдралд ойртуулж хийхийг зорьсон. Яг хажуу талын айлын бата Batman юм шиг л харуулахыг зорж байгаа шүү дээ. Тэр зорилго нь ч биелсэн. Хүмүүсийн кино үзээд супер баатрын кино ийм байж болдго юм. Үзэгчдээ бүр шок болсон. Аргагүй шүү дээ. Өмнө Batman-ийн кино гэтэл үлгэрийн ертөнцид амьдардаг байлаа шүү дээ. Гэтэл яг жинхэнэ хотыг ингээд харуулад эхлэхэр чинь нөхцөл байдал шал өөр болж хүмүүст илүү тийм яг бодит учраас гой санагдаж эхэлсэн байхгүй. Шинэ юм орж ирж байна гэсэн үг л дээ. Одоо ингээд энэ киног үзсний дараа залуучууд Кристофер Нолан чи хэн бэ гэж сонирхоод эхэлдэг байхгүй. Өмнө нь ямар кино хийжсэн гэсэн чинь 3-4 кино хийжсэн. Ингээд ийм залуухан шинэ найруулагч ийм кино хийж чаддгийм юм уу гэд өстой бүр яг нэг алдартай болж исэн дэр нь ийм цөөхөн кинотой гэдэг нь бүр илүү
шийдэж өгч байгаа юм. Энэ киноны амжилттай зэрэгцээд Warner Bros-ийн зүгээс шууд дараагийн ангийг хийх саналыг манай хүнд тавьдаг юм билээ. Гэхдээ Кристийн дараагийн анги хийх талаар ямар ч санаа бодол байгаагүй. Харин одоо бүх студ Крисийг урьж эхэлж байна. Ургаас яах вэ тийм шүү дээ. Ийм юм хийгээд байгаа чинь. Гэхдээ тэрээр бусдын төсөлд гэхээсээ илүү өөрийн кинонд л ажиллахыг илүүд үздэг. Иймдээч тэрээр Prestige гэдэг элбчдийн хоорондын тэмцлийн тухай номноос сэтгэвлэн хийх тэр кинонд хамаг анхаарлаа хандуулж байгаа. Энэ санаагаа бүр 2000 онд буюу Memento-гоос өмнө ботцсон байсан юм бэл. Одоо өөрөө том найруулагч болцсон учраас энэ санаагаа ямар нэгэн студид тулгахад нөгөө хэд нь зөвшөөрөхөөс аргагүй ийм нөхцөл байдалд очсон учраас энийг шууд тулгаж байгаа. Үнэхээр ч энэ киногоор тэрээр би яг ямар хүн бэ? Ямар төрлийн кино их дуртай вэ гэдгээ үзэгчдэд харуулж чадсан. Хэдий энэ кинон өдөр орлого болж чадаагүй ч гэсэн маш гоё кино гэдгийг үзэгчдэд хэлмээр байна. Заавал олж үзээрэй. Кино сонирхогчдын хувьд Крисийн энэ кино хамгийн шилдэг кино гэж үздэг хүмүүс маш зөндөө байдаг. Энэ киноны талаар хоёлаа юу ч ярихгүй. Яг тэгвэл нэг өгүүлбэр хэлчихэл юм бол спойлдч магадгүй байхгүй. Нэрийг хэлэхгүй юм уу? Prestige. Prestige-тэй алдар нэр гэх юм уу? Та юу гэдэг лээ тэр чинь. За ингэж хэлчихье. Нэг өгүүлбэр хэлчихье гэж. Окей. Би нэг спойлер нэг юм хэлээд. Аль дэмонгаар гарсан кино байстэй. Спойлдахгүй гэж юу яриад байгаа юм гэдэг. Энд чинь шинээр төрсэн хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс анхудаага үзэн шүү дээ. Тийм шүү дээ. Тийм би тэгсэн чинь их бат гэдэг нэг нөхөр спойлдсан байж бол намайг үзээд нэстэй. За нэг юм бас нэмж хэлэхэд Крис маань ухаалаг утас ашигладаг гэнэ. Тийм үү? Имэйл ашигладаг. Үе яаж харилцаа холбоо үүсгэж юм бэ? Олон нийтийн сүлжээнд байхгүй. Ямар сайн. Бараг аган хүн байгаа. Тийм байна. Энд тийм хүн орилж ивэл юм уу те? Имэйл ашиглахгүй энэ төр гэдэг нь болохоор олон сар жил сууж битсэн тэр гайхалтай зохиол нь алдагдчихгүй гэдгээс үхтлээ байдаг юм шиг. Бас. Тий. Аюулгүй байдлаасаа бил. Тэр нэг жүжигчдтэй ч юм уу ингээд зөвхөн цаасан дээр хэвлсэн материалаа өгдөг. Тэр зарим жүжигчдэд бүр худлаа зохиол өгдөг. Заримд нь болохоор зөвхөн өөрийнх нь хэлэх үгийг битсэн цааснууд эртэл өгдөг гэж байна. Хатан зохиол биш. Тий. Ер нь нэлээд тийм хүнд итгэдэггүй байраа нөхөр юм шиг. Итгэдэг хоёр л юм байна. Ханс Циммер Эмма Томаслаа гэрлээ. За энэ Prestige гэдэг кино Оскарын наадмын 2 төрөлтөл нэр дэвшсэн байдаг юм байна. Гэхдээ эдний дунд шилдэг найруулагч төрөл нь байхгүй. Уг нь чинь Крисийн хамгийн шилдэг кино гэж үнэлэгдээд байгаа шүү дээ тийм. Хэдий найруулагч болоод удаагүй байгаа ч гэсэн фэнүүд үүнийг сонсоод их гайхсан. Яагаад Крис байхгүй байгаа юм. Ийм мундаг кино хийчихэд байхад автгүй маа гэхэд ядаж нэр дэвшиж болдгоо мó гэдэг ийм яриа нэлээдгүй газар авдаг юм. За Prestige-ийн дараа Warner Bros-аас Крис руу баг минут тутам дуудлага хийж байсан гэнэ. Batman-ы 2 дугаар анги хизээ хийх вэ гэдэг. Балтошаа хийгээд байдаг. Ингээд удаангуулгасны эцэст ерөөсө Joker-ыг энэ анги дээр оруулж ирээгээд Крис маань энэ төслийг зөвшөөрдөг юм байна. Ингэхдээ нөгөө David S. Goyer гэж зохиолч шүү дээ. За. Тэрийг дуудаад за дахиад өөрийн дүү Jonathan Nolan-ыг дуудаад ингээд гуруулаа нийлж аваад зохиол дээр хамтарч ажилладаг. За өмнөх анги дээр тоглосон бүх хүнийг дахин ураад. Харин энэ ангийн хамгийн чухал дүр болох Joker-ийн дүрд Heath Ledger-ыг дууддаг. Тэгэл энэ кино бүрст. Энэ Heath Ledger-ыг дуудах сонголт түүнд хэцүү байгаа үг. Яг тэр өмнөх анги дээр нь Heath Batman-ы дүрийн сонгон шалгуултанд ирсэн юм байна. Гэхдээ Batman-д ягаад ч тохирохгүй байна. Гэхдээ би чамайг дараагийн кинонд заавал сонгоно гэж Joker-т Heath Ledger-т амлаж ирсэн гин. Гэхдээ энэ амлалт нь кино урлагийн түүхэнд хамгийн шилдэг жүжиглэлтийн нэг болж хувирна гэж тэрээр арайч бодоагүй байна. Heath-ийн бүтээсэн Joker бол хамгийн шилдэг нэг жилж болно. Тийм. Дүрэнч гоё л доо. Тэр гоё дүрд Heath бүр маш мундаг ордог байхгүй. Яг Joker өөрөө амлаад босоод ирсэн юм шиг л байдаг шүү дээ. Тийм. Хамтран тоглож ирсэн хүмүүс нь хүртээ айсан шүү дээ түлээс. Өөрөө ч бас тэрийг бас маш удаан тэр байдлаасаа гараагүй те. Ер нь энэс болоод юм болсон гэж бас үздэг хүмүүс бий. За Dark Knight гэдэг энэ киноны талаар ярьсан нэг дугаар бий. Тэрнийг үзээрэй. За мөн Heath Ledger-ийн тухай ярьсан сүүлчийн өдрийн нэг дугаар бас байгаа. Тэрийг бас үзээрэй. За Dark Knight бол IMDb-ийн жагсаалтын эхний 3-т байдаг кино.
10хан жилийн өмнө өөрийн анхны киногоо хийж байсан хүн одоо ийм кино хийгээ сууж байна гэд боддоо. Энэ бол цэвэр авьяас хөдөлмөр байгаа юм шүү. Загалмаас эцгийн 2 дугаар анги 4 дугаар өрөнд байдаг шүү дээ. Тэгэхэд Супер Баатрын киног загалмаас эцгийн дээр авчиж залж чадчих байгаа байхгүй. Dark Knight гэдэг кино 1 тэрбум долларын орлого болсон Супер Баатартай хамгийн анхны кино. Одоо тэгэхэд Супер Баатартай кинонууд л цөм хийж штэ тэ. Анхны кинонд Batman байж, Dark Knight байж. За мөн Оскарын 8 төрөлтнөр дэвшээд 2-т нь ялт байгуулсан. Гэхдээ энэ нэр дэвшил донд Крисийн нэр дахиад л байхгүй. Шилдэг найруулагч байхгүй. Яагаад гэдэг юм бэ? Стоп бомд. Фэнүүд яг чам шиг бүр гайхаж хоцорсон. Дэлхийн шилдэг кино хийж чадахад ядаж нэр дэвшдэг юм уу гэдэг тэр яриа дахиад гараад байгаа. Гэхдээ Крист энэ бүхэн ямар ч хамаа байсангүй. Олон ч юм ярьсангүй. Харин дараагийн супер хитээ хийх гээд завгүй байсан. Энэ яриад байгаа кинон мөн л өмнө нь хэний ч хийж байгаагүй санаагаар буюу зүудний ертөнцөөр аялуулдаг содон сонин зохиолтой Inception гэдэг кино юм. За ивент итгэгчтэйгээ танилцсан. Сайн ч та нэвтрүүлгийн цагт амжих нь уу? Харин тийм ээ. За тавчхан хэлчихье. Нэвтрүүлгийн ивент итгэгчид дандаа бас алтан гишүүдэд хэлэх нь зүй ёсны. Бүр хүндэтгэлтэйгээр хэлээ. Тэгэхээр од өндөр 6 сувг болж өргөжин тэлээ та бүхэндээ 6 сувгаараа дамжуулаад юм хэцэгцтэйгээр одоо нэвтрүүлгүүдээ тусдан төрлөөр нь ангилаад одоо хүргэхээр энэ үйлрэл бэлтгээд ороод ирсэн байна. Тэгэхээр яг одоо та бүхэн од өндөр студийн нэвтрүүлгийг үзэж сонсож байна. Тэгэхээр та бүхэн маань алтан гишүүн болох юм бол одоо од өндрийн үйл ажиллагааг дэмжиж байгаа шинжлэх ухааны таны мэдхүйг төгөөнд дэлгэрүүлэх үйлсэд бас хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Та хэрвээ алтан гишүүн болж амжаагүй бол Худалдаа хөгжлийн банкны 94,000 iPhone дугаартай 4191 тэг 4 518 гэсэн од мөндөр таны мэдхүйн сувг гэсэн данс руу та 100,000 олон түнээс дээш одоо дурын мөнгө хийгээд гүлгэний утган дээр Монголд байгаа бол утасны дугаараа гадаадаас үзэж байгаа бол та Facebook нэрээ бичснээр менежерүүд холбогдоод таныг алтан гишүүн болгоно. Тэгэхээр бид одоо эфирт гардаг хүмүүсээс гадна бид 30 хэдүүлээ одоо гэр бүл болоод баг болоод ажиллацгааж байна. Бидний одоо зардал босод бүх зүйл ер нь бол ингээд нэг тийм за тулаал явдаг даа. Дэсэн дөрөн дээр дэсэн тэр явдаг. Тэгэхээр мэдээж алтан гишүүд маань одоо бидний хэцүү бүх үеүүдэд дандаа тусдсан болж байдаг. Тэгэхээр хүмүүс би яах ёстой гэж айгүйх асуудаг учраас бид алтан гишүүдийнхаа бас алтан гишүүн бил болох арга одоо яавал болох вэ гэдэг энийг зааж өгч байгаа юм шүү. Тэгээд нэвтрүүлгийг дэмжих шинжлэх ухааны таны мэдхүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсвэл алтан гишүүн болоорой. Баярлалаа. За баярлалаа. За анхны Inception гэдэг киноны санаагаараа Крис маань 80 хуудас аим шин киноны зохиол бичсэн байна. За. Уг нь энэ кино чи аим шин кино байх төлөвлөгөөтэй байсан юм байна. Гэхдээ хөгжүүлэлтийн явцад өөрчлөгдөөд одоогийн хэлбэрээ олсон юм байна. Энэ киногоор бас нэг дугаар байгаа. За энэ кинон дээр харин найруулагч маань Ди-Каприотой хамтран ажилладаг юм. Ингээл Леонардо Ди-Каприог ер нь өмнө нь харчаад хамтарч ажиллахаас ингээл бодоод ижлээ. Тэгээ маш олон санал явуулаад байдаг. Ерөөсөө ч ингээд огтлцож өгдөг. Тэгээ энэ дээр харин янз бүрийн тохироо хийж Лео арай гэж нэг зөвшөөрсөн гэнэ. Яагаад зөвшөөрсөн гэхээр би зохиол дээр өөрийн тэр Cobb гэдэг дүрийн хөгжүүлэлт дээр ажиллана гэж зөвшөөрсөн юм байна. Тэн чинь энэ дээр хэдэн сарын турш ажилладаг гэдэг байна шүү. Гэхдээ Лео маань хэдий зохиол дээр хэдэн сарын турш ажилласан ч гэсэн зураг авалт дууссаны дараа сая кино яаж дуусч байгаа гэж асуусан гэдэг. Өөрөө ч болохгүй. Крисийн кинонууд яг ийм байдаг байхгүй. Оролцсон жүжигчид нь өөрсдөө ойлгохгүй нь их байдаг. Майкл Кейн шүү дээ. Тэр чин Тенетийн зураг авалтнаас гарч ирээд би сая яг юу яриад байсан бэ гэж хүртэл асууж ирсэн. Оо бүр тийм. Тэгвэл одоо үзэж байгаа хүн юу үзэж байгааг дахин үзэх нь аргагүй юм байна тий. Яг тийм байна. За хэрвээ түүний кинонууд ойлгоход илүү хялбар байсан бол ашиг орлого бүр л илүү болох байсан баг. Хэцүү учраас л арай бага болоод байгаа юм шүү дээ. Гэтэ нэг кино урлагийн гайхамшиг бол тулт нь харуулж байгаа л да. Зохиолын хувьд л жоохон хэцүү болохоос шүү. За энэ дээр харин тусгай эффект ашиглахгүй байгаа гэдгийг бүр давтан хэлмээр байгаа шүү. Ер нь онцгой тохиолдолд ашигладаг юм байна. Чи нөгөө Dark Knight шүү дээ. Dark Knight дээр нэг эмнэлгийг дэлбэлдэг шүү дээ. Амар том байшин дэлбэлдэг. Тэрийг яг жинхэнэ байшин дэлбэлэх гээд бэлтгэсэн байсан юм байна. Тэг жинхнээсээ байшин дэлбэлдэг л дээ. Гэсэн чинь нэг юм дээр тусгай эффект ашигласан нь яасан гэсэн чинь яг зураг авалтын өмнөх өдөр бүх цонхыг нэг багийг хулгайлаа явцсан гэнэ. Оо. Хорлонтой гараа үз тээ. Тэгэд цагийн хуваарь нь тулцсан юм чинь за дараа нь эффектээр оруулъя та гэд баахан цонхол хийсэн гэсэн юм дэр.
Яриа л Ямар сайн юм. хорлон байгаа үстэй. Тэр ихтэй яг дотроосоо мэдээлэл алдсан баг. Энэ очоо хорлоотох гэх. Ер нь яг яхаагүй нөхцөлд л ашигладаг юм. Харин зоригтойгоор нэг удаа ашигласан Inception дээр нөгөө нэг хот өмрөөл ирдэг штэ. Ингээл тэрийг бүр яг зоригтойгоор ашиглаж байгаа. Тэг ганц удаа зоригтойгоор яг ашигласан бүр кино урлагийн түүхэнд айкон болсон тийм сцен болж байгаа шүү дээ. Ашигласан шиг юм байна те. Яг тийм. За нэг годомжийн нэг дэлбэрэлт болоод байдаг шүү дээ. Тэр бол жинхэнэ дэлбэрэлт гэж байна. Яг тэгэхээр харамч хүн биш байгаа байхгүй те. харамч хүн биш. Тэр дэлбэрэлт чинь маш их зардал гарч байна шүү дээ. Тэгээд яг дэлбэрэлт болж байхад Leonardo DiCaprio, Ellen Page, одоо Elliot Page болсон нэг жүжигч чинь энэ хоёр яг тэр гол цөмдөн сууж исэн гэж байгаа шин. Тэгж зураг авчих. За Inception маань $839 сая долларын орлого болсон. Оо бүр. Дахиад л бараг тэр бөмбөрөд өгсөн байна. Мөн Оскарын 8 төрөлнөр дэвшсэн. Энэ удаа харин Крис маань олон жилийн дараа дахин нэг удаа нэр дэвшиж чадсан. Гэхдээ найруулагчаар биш. Шилдэг зохиол болон шилдэг кино гэсэн хоёр төрөлнөр дэвшиж байгаа. Энэ ягаад шилдэг кинонд дэвшээд байна гэхээр манай хожина продюсераар ажиллаж байгаа учраас шилдэг кинонд авна. Гэхдээ энэ хоёр төрөлдөө хоёуланд нь King's Speech гэдэг кинонд ялагдчихдаг. Өстө за болтол гэмээр. Киноны хувьд бол Inception урлагийн бүтээл байсан шүү дээ. За утга санааны хувьд гэхээр King's Speech авчиж байгаа. Тийм учраас зохиол дээр бол зодтолдсон асуудал байгаа хөө. Гэтэ киноны хувьд Inception хамаагүй дээрсэн болов. Энэ кино маань харин production-ы талдаа жинхэнэ шилдэг нь байгаад 4 төрөлд ялалт байгуулсан юм байна. За нөгөө Warner Bros-ийн дахиад залгаад эхэлсэн. 3 дугаар анги аваа гэдэг. Гэтэл Крисийн хариу юу гэсэн бэ гэхээр та нар амжилттай болсон 3 дугаар анги гэж мэдхүү гэж асуусан байна. Гас тий. Амжилттай болсон 2 дугаар анги байхад ч хэцүү шүү дээ тий. Тийм. Цөөхөн хэдэн кино л байгаа шүү дээ. За ингээд мөн өмнөх ангийн галзуураад Жокерийн дүр бүр айкон болцсон учраас тэр ангиа бас үгүйсэхийг хүсээгүй юм шиг байна. Тэгээ нэг хэсэгтээ татгалзаж жагаад тэгээд нэг юм зөвшөөрсөн гэдэг. Гэхдээ зөвшөөрөхдөө студиэс тавьсан хэд хэдэн саналыг бас үгүйсгэж байгаа. Студийн зүгээс Жокерийг буцааж авчирна. За нас орсон Heath Ledger-ийн тоглосон хэсгүүдээс кинонд ашигладаг дүрсүүд байгаа. Тэднийг дахиж ашигла оруулъя гэхэд нь үгүй. Энэ хүнийг бид хүндэтгэх хэрэгтэй. Түүний дурсамжийг хүндэтгэх нэгэд энийг эсэргүүцсэн юм бэл. Үүтэй түүний зөв шүү дээ. Тийм. Студиуд хаяа бас мангар санаа гаргадаг. Зөвхөн ашиг орлогын төлөө учраас яг тийм уран бүтээлч хүний сэтгэл гэдэг юм ерөөс ойлгохгүй байгаа. Хаяа нэг энийг бодохоор тэнэг санагдаад идэг. Тийм шүү. За 3 дугаар ангитай Крис маань өмнөх зохиолчдыг Дэвид Гойер, Джонатан Нолан дүүгээ бүгдийг дуудана. За мөн эсрэг талын гол дүр болох Бэйни дүрд Inception дээр хамтарч ажилласан Том Хардиг урьдаг. За мөн Catwoman, Robin хоёрын дүрийг оруулж ирээд энэ хоёр дүрдээ Anne Hathaway, Joseph Gordon-Levitt гэж хоёр жүжигчнийг бас урьж байгаа. Ингээд жүжигчний баг бүр илүү зузаан болж байгаа. Ерөөсө битүү хотод байгаа гэсэн үг юм. Энэ кинон дээр Bruce Wayne Batman байха болсноос хойш 8 жилийн дараах үйл явдлыг харуулдаг. Ингээд Bane гэдэг дийлдэшгүй супер эсрэг талын дүрийг бас оруулж ирж байгаа юм. Энэ кинон дээр штэ Batman гэдэг дүр анх удаага өдрийн цагаар гарч ирж тулалддаг байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэрээр аргаа барсан гэсэн үг. Ер нь Batman нь аргаа барж байгаа. Аргаа барсан за. Тийм. Batman-ыг аргаа бартал нь энэ зохиолоо бичсэн байхгүй. Тэгэхээр маш мундаг дүрийн хөгжүүлэлт энэ төрөд явсан байх нь. Үйл явдлууд энэ төр тийм ээ. Тийм. Ер нь бас 3 дугаар анги хийх гэж бас нолон ч гэсэн аргаа барсан л байна ер нь. За бараг л тийм. За энэ кино маань өмнөх ангиа бодвол рейтингээрээ даваагүй ч гэсэн ашиг орлогоороо дээр нь гарч чадсан буюу дахиад тэр бумыг давсан гэсэн үг. За мөн гурамсан кино бүгд амжилттай болж болдог юм байна гэдгийг харуулж чадсан баг. Киноны хамгийн чухал зүйл бол зохиол гэдэг шүү дээ. За Крис болон түүний дүү, за мөн Дэвид гэх мэтчлэн энэ гурван хүн энэ боломжгүй зүйлийг боломжтой болгосон мэт. Тэдний санаагаар дээр дурдсанчлан бүх зүйл үнэмшилтэй амьдралд ойр байх ёстой. Түүнийгэж тэд чадсан юм. Эхлээд нэг эхний анги дээр энэ чинь зүгээр хот байгуулад энэ төр харуулдаг байхгүй. 3 дугаар анги дээр шууд хаана Чикагод илүү зураг очиод авчиж байгаа шүү дээ. Шууд бодит байшин гайжууд Бэтмен гүйждэг байхгүй. За Крис маань өөрийн зохиолоороо кино хийхээс гадна мөн продюсераар ажиллаж эхэлсэн. Маш олон кинонд хэд хэдэн кинонд ер нь продюсераар ажилладаг юм.
Warner Bros-ийн хамгийн том продюсеруудын нэг бол яхаарахгүй Крис болж хувирсан байна. Тэд найруулагч Zack Snyderтэй хамтраад DCU буюу DC Comics-ийн Warner Bros-ийн тэр ангиудыг амжилттайгаар хийсэн. Уг нь айтайхан явчихсан. Тэгээд цуцалчих юм да тэрийг. За 3 дугаар ангийн Dark Knight Rises гэдэг. Энэ киноноос хойш 2 жилийн дараа магадгүй түүний хийсэн хамгийн шилдэг бүтээл болох Interstellar кино нээлттэй хийдэг. Энэ кино зохиол Крист очоод нээлттэй хийхээс өмнө олон ч зовлон туулж ирсэн гинэ. Продюсер Линда Обст гэдэг хүн физикч Нобелийн шагналтан Кип Торнтой хамтраад энэ киноны зохиолыг анх бичсэн байсан юм байна. Ер нь иймэрхүү санаатай байвал ямар вэ гэдэг. Paramount кино компани кино хийх эрхийг нь аваад анх 2006 онд найруулагчаар нь Стивен Спилбергийг сонгоод кино зохиолчоор нь харин Джонатан Ноланыг сонгоцсон байж. Гэхдээ нөгөө дүүгийн. Тий. Гэхдээ кино хийхдэггүй удсаар байгаад 2009 онд Спилберг ч гарч яваад тэнгууд Джонатан Нолан Paramount чууд өөрийнхөө ахыг санал болгодог байхгүй. Дөнгөсөө Batman-ыг хийсэн хартаа манайхыг гэсэн нөгөө хэд нь бараг л тэр дорол зөвшөөрсөн болов. Paramount-ийн зүгээс Крисийг сонгоод манай хүн ч кинонд бэлдэж эхэлдэг. Юун түрүүн зохиолыг дахин харах хэрэгтэй гэж үзсэн. Крис хэдий сансар хөтөрхөн сэдв туртай энэ талаар өргөн мэдлэгтэй боловч энэ кино зохиолыг бичгээд дахин сурах шаардлагатай гэж үзээд NASA болон SpaceX зэрэг газруудаас сургалт авсан гэнэ. За дүү Джонатан Нолан ч гэсэн энэ зохиол дээр ажиллах гэж харьцангуй онлын хичээлүүдэд бас суусан гэдэг. Кино зохиол бичих гэж ингэж ажилтдаг юм байна шүү хүмүүс. За энэ киноны тухай ярьсан бас нэг дугаар байгаа. Ямар их кино ярьсан тийм. Ямар ч хэлсэн дэлхийн шилдэг кинонуудын нэг бол Interstellar. За бүх деталь шийдлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгээд Кип Торн өөрийн биеэр ирж зөвлөгөө өгчсэн гэдэг. За Крис ч гэсэн бүгдийг бодит харагдуулахын тулд бүх чадах бүхнээ хийсэн. Хар нүхийг тусгай эффектээр тултал нь хийж харуулсан. Гэсэн ч тэр дахиад л Оскарт найруулагчаар нэр дэвшиж чадсангүй. Харин кинон 5 төрөлд нэр дэвшээд тусгай эффект гэдэг төрөлд ялт байгуулчихдаг. Юу. Үдцэн байгаа юм. Ястаа үдсэн байна. Ашиг орлого бол дийлдэг үстэй. Чинь 800 700 орчим байна. Эффект ашиглах дургүй хүнд эффектийн шагнал өгч байгаа байхгүй. За Interstellar-ын дараа ямар кино хийх талаар бодоочгүй байхад нь эхнэр Emma Thompson Dunkirk-ийн түүхийг өгүүлсэн нэг номыг нөхөртөө бэлгэлдэг гэнэ. Энэ номыг харангуйтаа манай хүн 20 жилийн өмнө энэ түүхээр кино хийх бодолтой байснаа эргээд нэг сандаг гэнэ. Ингээд л Dunkirk-ээс Британий цэргүүд хэрхэн амь харагдаж байгааг харуулсан түүхэн киног бүтээх ажилдаа орсон юм байна. Тэрээр түүхэн кино хийж буй учраас бүгдийг яг тэр өдөр юу болсон, яг тэрүүгээр нь харуулахыг зорьсон. Бүх зургийг Dunkirk-т очиж зураг авсан. Дайны үеийн тулааныг Спилберг гайхалтайгаар харуулдаг штэ. Райан дээр. Тэгж харуулсан хүнээс ч зөвлөгөө авсан ба. Би яг яаж хийх вэ гэсэн чинь нөгөөт нь чи зүгээр л зүн совиндоо итэг гэж хэлсэн байна. Зөвлөгөөч өгөхгүй. Яг тэр Спилберг Ноланыг ямар хүн бэ гэдгийг мэдчихэж байгаа учраас ийм зөвлөгөө өгч байгаа байхгүй. Чи чаднаа надаас юугаа асуугаад байгаа гэсэн санаа шүү дээ. За мөн Dunkirk-ээс амьд үлдсэн Ахмад дайчтай уулзаад зөвлөгөө авсан. Тэгээд эдгээр дайчтай киноныхоо нээлтэнд бас урьсан байдаг. Dunkirk-ийн үйл явдал бол дэлхийн 20 дугаар дайны үйл явцыг бүрэн өөрчилсөн эргэлтийн цэгүүдийн нэг байсан гэж үздэг. Ийм ч учраас тэнд яг юу болсон талаар бүгдийг зөвөр харуулах нь эхний Ноланы хувьд хамгийн чухал зорилго нь байсан болов. Бараг амьдралынхаа хамгийн чухал кинонуудын нэг энэ байсан баг. Түүнийгээ чаддаг. Энэ кино Оскарын 8 төрөлд нэр дэвшээд 3-т нь ялж чадсан. Харин энэ удаа эцэст нь нэг юм Кристофер Нолан шилдэг найруулагч гэдэг шагналд нэр дэвшдэг юм. Арай л дэндүү удсан та нэр. 20 жилийн дараа шүү дээ. Харамсалтай нь харин Гиермо дель Тород ялагддаг. Энэ Shape of Water гэдэг киногоор ялчдаг Крисиг. За Dunkirk-ийн дараа Tenet гэдэг кино хийсэн. За Tenet-ийг физикч бэлгүн бит хоёр бас ярьчихсан учраас энийг ингээд орхичээ цаг ер нь нэлээд явцсан юм байна тий. За дараагийн кино руу шууд ороход энэ кино нь Oppenheimer. За одоо л тий. Цөмийн бөмбөг эцэг. Крис багасаа цөмийн бөмбөгнөөс айдаг тийм нэг маш их айцтай байж. Хизээ нэгэн цагт цөмийн дайн хэлбэл яана гэж
тэр жоо хүүхэд бодож айдаг байсан баг. Ингээд алдартай найруулагч болсныхаа дараа цөмийн бөмбөгийн эцгийн талаар кино хийх юм сонин тохиолдол хүнд олдож. Өмнө нь Warner Bros-тай хамтардаг байсан бол энэ удаад Universal Studio-тай хамтардаг. Universal-ийнхан байж тээ манай хүнд маш гоё ажиллах нөхцөлийг санал болгодог. Чи удаан хугацааны гэрээ гэдэг үлээд. Ямар гэрээ ихээр 100 саяын төсөв заавал өгнө. За дээрээс нь төдий хэмжээний маркетингийн зардал өгнө. Хийгдсэн кино нь 3-4 сар театрт тогтмол гарч явах ёстой. За. Орлогын 20%-ийг Крис авна. За. Мөн түүний хийсэн кино нээлттэй хийхээс өмнө болон нээлттэй хийсний дараа 3-7 хоногийн хугацаанд нийтдээ 6-7 хоногийн хугацаанд Universal Studios ямар нэгэн киног нээхгүй гэх мэтчлэн ерөөсөл Крисийг тэр дээр авчиад залсан гэж хэлж болж байгаа. Тийм байж тээ. Тийм. Гэтэ Крис энэ ч нэгээрээ тэднэрт хангалттай аюу минь олж байгаа шүү дээ. За Крис энэ киногоор зөвхөн дэлхийн анхны цөмийн бөмбөг хэрхэн хийгдсэн талаар биш. Түүнийг бүтээсэн хүн ямар хүн байсан, хэрхэн ажилласан, түүний бүтээлийг ашигласны дараа Роберт Оппенхаймер гэдэг хүний дотор юу болсон, бүр дараа нь түүний сэтгэл зүй ямар байсан. За харин нөгөө талд цөмийн бөмбөг хийх гээд бүтлгүүцсэн Германы эрдэмтэн хэрхэн амьдарсан гэх мэт. Ерөөсөө яг цэвэр намтарлуу анхаарлаа хандуулсан. Гэтэ мэдээж цөмийн бөмбөгийн талаар дэлгэрэнгүй гарсан. Бүр дэлбэлж ч үзүүлсэн. Үзэгчид кино гарахаас өмнө за нөгөө эффект ашигладаг нөхөр чинь жинхнээсээ цөмийн бөмбөг дэлбэлчих үедээ гэж их санаан зовцгооч ийсэн ба. Гэтэ харин азар тийм болсонгүй. Зөвшөөрөл авч чадаагүй байх л та. Манай үуч дэлбэлчихэл гэдсэн ба. За энэ киноны гол дүрд байнгын хамтрагч Cillian Murphy-г анх удаага гол дүрдээ тоглолдог. Түнлөө ийм мессеж бичсэн байгаа шин. Ашгүй нэг юм чамайг гол дүрдээ тоглуулах боломж бүртлээ гэдэг. Тэгэд Cillian Murphy-г дууддаг. За туслах дүрд нь Iron Man, RDJ, Роберт Дауни Жр ирдэг. За мөн Emily Blunt, Matt Damon гэх мэт одууд хамтран тоглож байгаа. Энэ кино Оскар наадмыг 13 төрөлд нэр дэвшээд 7-д нь ялт байгуулдаг. Шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг туслах эрэгтэй дүр, эвлүүлэгч, зураглаач, шилдэг кино гэх мэт. Харин хамгийн чухал шагнал бол мэдээж шилдэг найруулагч Кристофер Нолан болдог. 20 жилийн өмнө авах стаст байсан шагналаа 2024 онд энэхүү анх удаа гардж байгаа нь. Гэхдээ энэ жил тэрээр Оскароо ихрлүүлж чаддаг. Яг тэгэхээр Оппенхаймер шилдэг кино авчдаг байхгүй. Тийм учраас шилдэг киноны продюсер тэр шагналыг авдаг шүү дээ. Ингээд 2 Оскартай гэж одоо явж байгаа шүү. Гэхдээ энэ киноны шагнал хараахан дуусаагүй байна. 2024 оны 12 сард кино урлагт оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлээд Британий эзэн хаан 3 дугаар Чарльз Кристофер Ноланд сойр хэрэгэм олгоод за мөн түүний байнгын хамтрагч хайрт эхнэр Эмма Томпсон Дэйм Хүүд буюу бас л баатрын хэрэгэм болгодог. Эхнэр нөхөр хоёр хамтдаа ингэж авсан тохиолдол байдаг бах. Гэтэ цөөн баг. Энэ хоёр ямар ч байсан ингээд насан туршдаа Сойр Нолан, Дэйм Нолан гэж дуудуулах, Дэйм Томас гэж дуудуулах эрхтэй болж байгаа юм. За Британаас төрөн гарсан. За ер нь зөвхөн Британи гэлтгүн дэлхийн хамгийн шилдэг кино найруулагчийн тухай ярихад ийм байна. Түүний байнгын хамтрагч Эмма Томас эхнэр нь ч гэсэн түүнийг ийм амжилттай ажиллахад нь маш их тусдаг төхөн болсон болов. За саяхан түүний найруулсан сүүлчийн кино Odyssey нээлттэй хийсэн баг. За энэ киног спойл хийхгүй тулд тэр мэдээлж байгаа учраас энэ болоод ярихгүй дараа жил яг энэ киногоор тусгай дугаар хийх боломж болдог болов гэж бодож байна та. За маш их баярлалаа. Ерөөсөө нөгөө нэг гэр бүлийн янз бүрийн асуудал гарсангүй зүгээр маш гоё хамгийн сайн хамтрагч нь төрсэн гэр бүл болоод өөрийнх нь сонгосон гэр бүлд байж байгаа нь бахархмаар гоё л тий дүүн вэ, эхнэр нь байна. За эцсээ удахгүй үзнэ гэж бодсон байгаа маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд Одон дөр студиэс та бүхэндээ кино төх нэвтрүүлэг өрлөө. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. За баярлалаа.